Эрүүл бэлчээр, эрүүл мал, эрүүл Монгол хүн. Бэлчээрийн менежмент цуврал хичээл. Бэлчээр түүний үнцэн. Монгол улс өн эрдэнэс улбаатай нүүдлийн мал аж ахуйн орн. Малын тэжээлийн үндсэн их үүсвэр нь байгалийн бэлчээр. Улсын нийт нутаг дэвсгэрийн 73.5%-ийг хөдөө аж ахуйн газар эзэлдэгээс 96% буюу 112 сая гаам бэлчээр байдаг. Бэлчээр яагаад чухал вэ? Бэлчээр нь өвсөн тэжээлт мал, ургамал, ан амьтдын тэжээлийн их үүсвэр төдийгүй хүний таашаалтай оршин амьдрах нутаг мөн өрхийн үйлдвэрлэл эрхлэх баялаг нөөц бүхий орон зай юм. Таны бодлоор бэлчээр хэр чухал вэ? Хамгийн чухал юм чинь малын бэлчээр байхгүй. Малын бэлчээр бол одоо үеийн үед эрхэмлэж үеийн үж хайрлаж ирсэн нэг үнд зүйлсийн нэг. Бэлчээр гэдэг нь зөвхөн сургадаг газар биш. Энэ бол том хэмжээний нөөц. Энд дээр өвс байна, ус байна, хамтан байна, ургамал байна. За тэгээд дээр нүүлдвэрлэж байгаа хүн ам тэрнээс гарч байгаа бүтээгдэхүүн энэ бүх юм энэ дээр байж байгаа гэсэн нь том нөөцийг агуулсан. Бэлчээрийн үнцнийг бүхэлд нь харуулахын тулд экологийн, соёлын, эдийн засгийн үнцэн гэж 3 хэсэгт хуваая. Бэлчээрийн экологийн үнцэн. Бэлчээр нь байгалийн экосистемийг бүрдүүлэгч гол үндэс мөн. Байгаль дээрх ус, энерги, бодисын эргэлтийг зохицуулж, хөрс, өвс, ургамал, усны ундрагын тэнцвэрт байдлыг хадгалахад оршино. Мөн ховор, ховордсон ургамал, ан амьтдын амьдрах орчин, шим тэжээлийн бодисын их үүсвэр юм. Таны бодлоор экологийн үнцэн гэж юу вэ? Хөл бүтэн хүнсний ийм одоо гинжин ийм хэрхээ холбоо нэг нөгөөсөө хамааралтай тийм экологийн одоо үн цэнтэй ийм цогц системийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь одоо бэлчээр гэж байгаа. Бэлчээрийн соёлын үнцэн. Бэлчээрийн мал аж ахуй нь олон зуун жилийн туршид уламжлагдан ирсэн мал маллах өвөрмөц арга зүй юм. Түүнчлэн нүүдэлчдийн өв соёл, зан заншил, боловсрал, түүх, туршлага мөн амьдралын хэв маягийг тээж хадгалдаг. Таны бодлоор бэлчээрийн соёлын үнцэн гэж юу вэ? За манай монголчуудын бүр эртнээс уламжилж ирсэн унган гэж ярьдаг аж төрх ёс маань бол нүүдлийн аж төрх ёс. Ардын богино дуунд бол одоо мал аж ахуй сэдвтэй олон дуунууд бол зохиогдсон байдаг. За энэ дуунууд маань хэвчлэн одоо хээр тал уул ус одоо тэр тал шиг уужуу тайвуу хоолойны чадал уужуу тайвуу тийм тавилуун тийм бүтцтэйгээр зохиогдсон байдаг. Энэ дуунуудаа бид нар одоо талын дууч гэж бас нэрлэдэг. Тухайн угсаатан өөрийнхөө юмыг хадгалж үлдээ гэвэл нь өөрийнхөө яг тэр газар зүй уур амьсгалтаа дассан зогтсон тэр одоо мэдлэгийн систем тэр одоо аж ахуй тэр юм хааж үлдэх нь бол бусдаас ялгарх гол юм гэдэг. Тэгэхээр монголчуудын хувьд бол бэлчээрийн хамгийн нэгдүгээр ач холбогдолтой юм нь тэр гэж би хэлмээр байна. Бэлчээрийн эдийн засгийн үнцэн. Монгол орны байгалийн бэлчээрт одоогийн байдлаар 66 гаруй сая толгой малыг 164 мянган малчин өрхийн 800 мянган малчин маллаж, жилд 3 их наядаар үнэлэгдэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Зарим судлаачдын судалгаанд 112 сая га бэлчээрийн хэмжээ цөлжилт дороотлын улмаас 9.1 сая гаагаар хоригдсон нь зөвхөн ноос, ноолуур, мах гэсэн 3хан үзүүлэлтээр тооцоход малын амьдын жин 48 кг-аас 32 кг болох, хоногийн сүүний гарц 165 г-аас 60 г болж буурах, ноос ноолуурын хувьд 98%-аас 92%-д хүрч эдийн засгийн өндөр алдагдал хүлээж буйг тооцсон байна. Таны бодлоор бэлчээрийн эдийн засгийн үнцэн гэж юу вэ? Одоо улсын дунджаар нэг хонь бол жилдээ 450-аас 560 кг иддэг гэсэн өвс хуурай. Ногоо биш, бэлчээрийн ногоо биш. Иддэг гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр одоо зах зээл дээр одоо 1 кг өвс ямар үнэтэй байна вэ? За хамаагүй зүгээр бид баруунжаа 100 кг гэж бодъё. Тэгэхээр 560-ыг 100-оор үзүүлэхэд 56 мянган төгрөгийн өвс идэх нэ. Тэгэхээр энэ бол
одоо бэлчээрд ямар нэг үнэлэмж байхгүй. Бэлчээрийн ургамлыг үнэлсэн юм байхгүй. Тэгэхээр энэ талаас нь аваад ингээд үзэх юм бол энэ айгүй их материалын үйлдвэрлэлийн салбар байхгүй том. Тэр утгаараа бол энэ том бизнес гэсэн үг. Бэлчээр нь ийхүү экологийн, соёлын, эдийн засгийн хувьд юутай ч харьцуулашгүй үнцэнтэй, малчид төдийгүй эргэн бүрийн хайрлах ёстой байгалийн төлбөргүй баялаг юм.